нэг бол ингээд амар сонь нөхөртөөгөө хардаад байгаа юм шиг тийм миний ингээс Герман л ингээд сайжрахгүй байгаад үгүй би бүр хэрэндээ л хичээгээд байгаа шүү дээ тухайн үед ингээд сайн байцгаана уу намайг Нараа гэдэг би Герман улсын Дүсселдорф хотод загварын чиглэлээр суралцдаг загвар зохион бүтээгчээр одоо 3 дугаар курс удахгүй дараа оны 6-7 сарын үед сургуулаа төгснө. Миний хувьд гэх юм бол Германд одоо 5 жил болсон. Одоо 6 дахь жил рүүгээ ороод явж байгаа. Тэгээд ягаад ч юм цаг хугацаа ер нь бол амар хурд өнгөрт юм байна. Нэг мэдгээд л 5 жил өнгөрсөн байна. Энэ бол ер нь бол нэг тийм ярьдаг бичлэг. Би зүгээр яг өөрийгөө энэ бичлэг дээр ингээд танилцуулаад яг ямар аргаар Герман руу явсан, юу үзэж туулсан, яаж сургуульд орсон гэх мэтчлэн бас жоохон сургуулийн талаар ярихыг одоо зорж байгаа. Герман явхад бол маш олон арга байдаг. Ер нь бусад улс орнуудтай харьцуулах. Гэтэ би бусад улс орнуудыг нэг амар судалж байгааг болохоор яг энэ дээр бол нэг юм хэлж чадахгүй байна. Гэтэ яг Герман дээр авч үзэх юм бол Хапер програм байна. Энэ бол хүүхд тасрагчийн програм. Монголд маш олон зуучладаг газрууд байдаг. Одоо Монголдо А1-ийг сурчаад тэгээд тийшээ очиод одоо айлдаа очичоод хүүхд харж авах явцдаа тэгээд яг улсынхаа соёлыг тэгээд дээрээс нь хилээ ингээд сайжруулах боломжтой. Бас нөгөө гэрэн дээрээ нөгөө байрлах айлч ингээд чамд өрөө гаргаж өгнө, чиний хоолыг даана, чамд цалин өгнө. Тэгээд дээрээс нь чиний сургалтын төлбөрийг чинь төлнө гэж ерөөдөө гэрээ хийдэг. Сургалтын төлбөр гэдэг нь болохоор эхлэний сургалтын чинь төлбөр. Анх бас хүүхд тасрагчаар явж исэн. Тэгээд хүүхд тасрагч хийж яхад зөвөр би нууж хаахгүйгээр бүх юмаа л та нарт ингээ яри. Яагаад гэвэл ингээд миний гаргасан алдааг бас нэлийн манай олон найзууд ингээд бас давцсан байдаг. Тийм болохоор дараагийн ингэж өөр улс руу ганцаараа явах бодолтой байгаа. Одоо чинь нөгөө 18 хүрсэн л болвол ингээд явж болдог байхгүй юу? Насанд хүрсэн гэж үзээд тийм учраас дөнгөж 18, 19 гээд хүрээд ингээд явж байгаа хүмүүстэй тэр алдааг битгий ингэж тавтаасай. Одоо миний үзсэн хэцүү байсан зүйлүүдийг битгий үзээсэй. Яг уу тийм юм үзээд хатсан гэж ярьдаг л та. Ер нь бол амар хатсуусан. Гэхдээ тийм юм заавал ингэж тавтах албагүй байхгүй юу? Тийм болохоор ингээд зүгээр ингээ хэлчихье. Би Монгол ахта Хатуур шууц гээд одоо зуучлалын байгууллагаар явж исэн. Гэтэ манай Хатуур шууцынхан бол үнэхээр зуучлалтаа бол үнэхээр мундаг, аягүй сайн. Тэгээд төрөө гэд багш байсан. Одоо ч байгаа ах гэж бодож байна. Төрөө агш дээрээ болохоор би А1-ийг сурж исэн. Тэгээд А1-ийнхаа шалгалтыг өдөр өгөөдгөөс яг сертификат аваад тэгээд ингээд ер нь л аягүй гоёсан тухайд. Тэгээд зуршлуулж авах явцдаа ингээд айлуудын санал аягүй хийрдэг. Одоо ингээд чи ингээд яг өөрийнхөө бичиг баримт ингээд бүгдүүлээд ингээд тийшээ одоо Герман дахь зурчил ял гэж бас байгаа. Тэднэр нь болохоор илүү нөгөө тэр тухайн айлуудтайгаа илүү ингэж харьцдаг. Тэгээд тэгээд ингээд хоёр айлын одоо тийм санал ирж исэн. Би тэгээд явахаас өмнө бас хоёулантай ингэж айгүйх одоо видео колл хийгээд айгүй ярьж исэн. Тухайд угаасаа Герман хэлгүй байсан болохоор ингээд ялцчих жоохгүй англиар шаардлагатай байгаа. Тэгээд угаасаа миний англи хэл үнэхээр муу. Үнэ л хэлээ. Очсон айлын эйжент бас аюу нэг сайн ярьдаггүй байж таараа тэгээд битүүр тэгэл яаж игээл ойлголцоол тэгэл за окей би танад очие гэд шийдэжсэн. Яагаад тэр айл очихоор шийдсэн бэ? Маа тэр айлын
ээж нь ер нь бол залуухан гэр бүл 2 бантайсан. Тэгээд өөр болохоор яг оюутлчингоор төгсөж исэн юм лээ. Тэгээд би бодохдоо миний мөрөөдөл ер нь загвар зохион бүтээгч болох юм чинь тэр хүнээс бас юм сурах боломжтой юм болоо, бас ирээдүйд бас миний зорилгыг бас хүндэтгээд яаж бас жоохон тусалцаа үзүүлэх болов гэсэн тийм горилготойгоор би яг тэр айлыг сонгож исэн. Тэгээд сонгоод явхад бол эхний 2 сар бол үнэхээр гойсон. Би яг 11 сарын сүүлээр очиж исэн. Тэгээд яг 12 сар болоод Christmas болоод бид хамтдаа гоё Christmas-ээ гоё бүр их тийм camp дээр очиж гэр бүлээр тэмдэглэж исэн. Тэднийхээс айгүй хөрн хаатай. Ер нь л аим гоё гэр бүл байсан. Гэтэ тэр айлын ээж бит хоёрын дунд бол нэлийн хагаралтай үссэн. Тэр нь яагаад айлын аав нь болохоор бүр өөр газар ажилладаг. Энэ бол би тэр айлынхаа аавд бол нэг амар сүртэй харилцаатай бол байгаагүй. Яг байхад нь сайн юм байна уу гэд ер нь бол юм одоо герман хэл сурах гэж байгаа шүү дээ. Тэгээд герман хэлээр ярих гад айгүй хичээдэг байсан. Тэгээд яагаад би айлынхаа ээжтэй маргалцсан бэ гэхээр тухайд яг 3 сар болцсон байсан тэр айлд. Тэгээд нөгөө манай ээж бас ер нь бол зан танигдсан гэх юм уу. Нэг бол амар сонь нөхөртөөгөө хардаад байгаа юм шиг тийм амар гаргадаг. Нэг бол миний герман сайжрахгүй байгаад би бүр хэрэндээ л хичээгээд байгаа шүү дээ. Тухайд тэгээд тэгсэн чинь миний герман бас сайжрахгүй байгаад уур нь хүрсэн ч юм уу мэдгүй. Тэгээд хүүхдүүд нь бол надад үнэхээр хайртайсан. Би хүүхдүүднээс үнэхээр сайн байсан. Тэгээд намайг явахад бас хүүхдүүд нь аюул хуйлсан. Тэр бол үнэхээр амар сэтгэл өвтгмөр байсан тухайд. Тэгтээ яаж авахгүйгээс аавчдын тарахгүйсэн болохоор тэгээд явахаар шийдчихсэн. Миний өгөх гээд байгаа мессеж юу вэ гэвэл чи Монголд байгаа дээрээ хилээ ядаж бүр А1, А2 бүр болж өгөл Б1 хүртэл заавал сураарай. Монголд үнэхээр хямдхан байдаг шүү. Очоод тэгээд яг хэлний бэлтгэл сурья гэж бодож байгаа. Энд амар гоё чийл байгаа. Тэгээд очоод сурчна гэж бодож байгаа л үгүй. Тийм шүү гэж хэлмээрэн. Би бас жоохон азгүй байсан. Яагаад гэвэл яг тухайд ковид гараад тэгээд ямар ч хэлний сургалт мурлан суух боломж байгаагүй. Тэгээд ер нь бол гэртэл тэр ээжтэй 2 хүүхэдтэй нохот ингэж хожлогдчихсан. Тэгэл яад ч юм тэгээд бид хоёрын дунд амар хэрүүл гараад тэгээд би агентлагтай хандаад тэгээд тэр ээж манд бас зуршлуулсан агентлагтай хандаад тэгээд бид хоёр бүр амар хэрэлдээд тэгээд би бүр 7 хоног өрөөнөөсөө гарах зөвшөөрлөг болоод тэгээд бүр надаа хоолч өгөөгүй. Тэгээд яах нүг тэр айл болохоор яг дэлгүүртэй ойрхон биш. Ер нь бол төвөөсөө ер нь бол нэлээ хоол одоо тосхон гэх юм уу тийм газар байдаг байсан. Тэгээд заавал дараагийн дэлгүүр л очиж итгэх юм ахынд бол би бүр бараг ойролцоогоор 3-4 км алхдаг байсан. Тэгээд такси дуудах гэдэг үсэн ялцчих мөнгө байхгүй. Гэтэ энийг ярихаар тэр дурсамжууд амар дээшээ гарч ирээд байдаг болохоор уйлчих гэдэг. Гэхдээ одоо л арай гайгүй болсон. Өмнө нь бол тэгэл нэг яриа шууд уйлцдаг байсан. Гэтэ тэгэж байгаа 4 сар болоо тэгээд бид хоёр ерөөсөө хоорондоо зохицохгүй байсан болохоор тэгээ за окей хоёлоо одоо ер нь агентлуудтайгаа ярьж байгаад болио би өөр апер авъя чи өөр айл оолоо тэгээд яваа гэдэг ер нь бол намайг хөөсөн байдгийг. Гэтэ би чадсан. Хичээд тухайд бас нэг ковидтэй байсан гэж ярьсан шүү дээ. Тэгээд нэг хүмүүс одоо
гадаад улсаас ингээд апперууд орж ирж чадахгүй байсан учраас одоо ингээд нөө айлууд ингээд апперуудаа ингээд улс дотроосоо ингэж хайж эхэлсэн. Ингээд сул аппер байна уу, ингээд цаашаа ингээд айлаа солих хүслээ тийм апперууд байна уу гэд тийм зар явж исэн юм уу. Тэгээд надтай хамт ирж исэн нэг ихч маань ингээд тэр зарыг хараад надад ингэж хэлж исэн. Тэгээд тийшээ холбогдоод үзээгээ. Тэгээд би тийшээ ингээд хамаг бичгээрмдээ ингээд тэр агентлаг руу явуулаад тэгээд тэр айл маань окей тгий чамаг авъя. Манай аппер одоо явж байгаа. Ингээд FSO тэгээд явж байгаа. Тийм болохоор ингээд чамаг авъя гэд ингээд би болохоор яг тэр айлд болохоор баян гэд мужид байсан. Бүр ингээд хамгийн доод одоо нэг Австртай ингээд баг хил залгаа байдаг тийм хотод одоо Нюрнбергтэй ойрхон тийм хотод очиж байсан болохоор маа тэр шинэ айл болохоор бүр дээдл Нодга Инвествайн ингээд бүр дээдлийн одоо Германы зүүн талын тэр мужид байсан. Тэгээд тэр айл маань үнэхээр гоё айл байсан. Одоо хүртэл үнэхээр гоё. Одоо хүртэл бид нэр ингээд юу холбоотой байдаг. Тэгээд миний нэг анзаарсан юм гэх юм бол бас болж өгвөл аппер аваад сурцсан айлд очоорой гэж хэлмээр байдаг. Одоо миний бүр яг анх очсон айл болохоор аппер ерөөсөө урд навж байгаагүй. Би бол анхны аппер нь байсан. Тэгээд энэ аль хүндхэн туршилтын тулаасан гэсэн үг. Тэгээд миний дараагийн очсон айл нь болохоор айлын аав ээж нь болохоор үнэхээр гоё хүмүүс. Тэр хоёр намайг бүр ингээд цугаар одоо нэг галт тэргээр очих боломжгүй ингээд би ингээд газар жоохон мэдгүй болохоор ингээд төрчгөөгээд айгаад байна гэдгийгсэн чинь бүр ингээд машинтайгаа ирээд намайг ингэж авч исэн. Тэгээд тухайд тэр хуучин айлын маань ээж нь ингээд миний ингээд сурсан германлыг чи одоо хүртэл хангалтгүй байна гэд айгүй тэгдэг байсан. Тэгээд анх тэр хүмүүстэй ингээд уулзгаад намайг ингээд амар гоё ингэж хойлоо тэрж аваад за явцгаая гэл миний ингээд чамдаа нэг аваад машиндаа гээл тэгэл ингээд би ингээд бүр ингээд за одоо ингээд миний ингээд 2 дахь шанс яаж игээд энэ шанс алдахгүй шүү би ингээд сайн байж байгаад явъя шүү хэрвээ намайг сайн байх юм бол бас ингээд цаашаа хүмүүс туслах байх энэ хүмүүс тусалж байх гэсэн тийм горилготойгоор бас ингээд аюулгүй хичээсэн. Тэгээд тэгэхэд яг анх ингээд уулзаад ингээд намайг ингээд амаа нэгэл германаар ярьсан чинь тэд нар бүр үнэхээр гайхсан. Хүүх чи ийм сайн ярьдаг юм уу гэж надад нэг удаа хэлчихсэн. Би бүр тэрэнд амар их баярлалаа. Тухайд бүр нэр яг надад амар хэрэг болж исэн зүйл гэх юм уу? Тиймээс тэднийх болохоор 3 охинтой. Одоо ялахгүй гэх. Тэднийх болохоор 3 охинтойсэн. Том охин нь болохоор тухайд 5-тай. Үгүй маань 4-тэйсэн юм. Тэгээд 2 охин нөгөө 2 охин нь болохоор ихэр. Тэр хоёр нь болохоор 3-тайсэн юм. Тэгээд ийм 3 охин хөрх охтуудыг харж исэн. Нэг ингээд өөрсдөө ингэсэн хаустай тэр нөхрийнх нь дүүн илүү ах нь ингээ их нэртэйг хүүхдтэй. Тэднийх бас 2 хүүхдтэй. Тэгээд тэр хоёр нь болохоор амар том. Нэг нь болохоор том нь болохоор эмэгтэй, бага нь болохоор эрэгтэй. Гэхдээ тэр эрэгтэй нь надад амар хайртайсан, амар хүүхэн намайг явахд бүр амар уйлжсэн. Тэгээд ер нь бол ингээд хамт ингээд тоглож моглоо гадаа ингээд цагийг өнгөрөхөд бол тэднийхээс амар идэлэн газартай байсан. Тэгээ хэд хэдэн газар ингээд газар авцсан ингээд бид нар бол хаашаа ч хамаагүй очиод ингээд тоглоод ингээд гоё байх боломжтой. Тэгээд ингээд бас нөхрийнх нь аав ээж нь яг ингээд байшинтай ингээд залгаа ингээд байшин те. Тэгээд тэндээ ингээд имэн ингээд өдөр болгон бид нарт ингээд хоол хийж өгдөг. Би ингээд ямар ч хоол хийж бас шаардлагагүйсэн тэрнээс амар гоё миний ажлыг аягүй хөнгөлж өгсөн. Тэгээ ер нь бол апперийн хийх ажил нь гэх юм бол ингээд ганцхан хүүхд харах биш. Ер нь бол чи тэр айлд очоод ер нь бол бас ингээд яг чи Монголд ингээд гэртээ байгаа юм шиг одоо чи дүүтэй бол яг өөрөө чи яг том их шиг нь байж иж ер нь бол тэр аппер гэдэг програм
миний бодлоор бол ер нь ингэж явж болдгийм байна л гэж би бодсон. Түүнээс биш яг яг гэрээний дагуу би яг тэдээс тэдэн цаг хүртэл ажиллана. Одоо миний сургалтын төлбөрийг тэгж төлөх гэж ингэж шаардах юм бол тэр хүмүүсийн хувьд бас айгүй тийм хүйтэн хөндий санагддаг юм шиг байгаа юм би тэгж бодсон. Тэгээд би тэр айлдаа сайн байжгаад тэр ээж маань тэр хүүхдүүд маань ч надад үнэхээр хайртай байсан. Тэгээд намайг явахад ингээ ер нь бүгд байлсан та. Би ч өөрөө байлсан. Эмээ өвөнж байлсан. Тэгээд намайг явахад яг хэлжсэн чи бол бидний ингээд авч исэн хамгийн гоё афер байж чадлаа гэд. Тэгээд айгүй тийм гоё гэр бүлийн харилцаатай болоод бид нар ингээд замаа хөвгөд ингээд явж исэн. Тэгээд ингээд надаас хойш тэгээд тэр айл ингээд дандаа ингээд Монгол афер авдаг болсон. Одоо болохгүй шүү. Тэгээд ер нь бол би афер программыг 11 сар баг хийсэн байгаа. Тэгээд тэр айлдаа 4 сар байжгаад шинэ айлдаа бас 6-7 сар байсан. Тэгээд дараа нь би хойд бас нөгөө ковид байж л байсан болохоор угаасаа сургалтанд суух ямар ч боломжгүй байсан. Ишээ тийшээ явах ч юм бас аюу их боломжгүй тийм байсан. Тийм болохоор би яаж хэлээ одоо сайн давтах вэ гэд би аюу их бодсон. Тэгээд ер нь бол өөрөө сурыг, өөрөө хичээ, өөрөө нүдээ одоо Монголд байдаг холон сургалтын төвийн онлайн сургалтыг би авч ясан. Ерөөсөө бичлэг байдаг. Би Сарнаагчд үнэхээр их баярлагдав. Би Сарнаагч намайг танихгүй. Би Сарнаагч бас ингэж бичлж бол харж байгаагүй. Гэхдээ би хичээлийн ингээд эхнээс нь дуустал нь шалгалтын бэлтгэл ангийн би авч байгаагүй. Гэхдээ ингээ яг 4-ийн анхны бүр дуустал нь одоо Сарнаагчийн номонд хүртэл байдаг. Номыг би бүр Монголоос захиж ингэж авчруулж агаад бүр номыг 2-3 удаа ингэж бүр эхнээс нь дуустал нь гэж ажилдаг байсан газараа. Тэгээд ярих ингээд ийм practical юмнуудаа болохоор би дандаа хүүхдүүдтэйгээ ингэж ярих хичээгээд ингээд нүүр хагараад тэгэж ер нь бол сурж исэн. Тийм болохоор энэ бол үнэхээр гоё програм. Тэгээд хэрвээ ингээд та нар ингээд апераар явъя гэсэн бодолтой хүмүүс байгаа бол миний хэлсэн шиг айлаасан судал. Тэгээд хилээ энд байгаа хугацаанд бүр сайн хичээж агаад өндөр түвшинд хүрэхийг хичээ гэж би хэлмээр байна. За ер нь бол амар урт бичлэг болчлоо. Гэхдээ ялцчих жоохгүй би өнгөрсөн 5 жил туулсан бүх зүйлээ ингээд 15-аас 20 минутын дотор ярих гэж бол үнэхээр байхгүй маань. Гэтэ хэрвээ та нарт энэ бас сонирхолтой байгаа бол ингээд миний үзэн туршлага тэгээд энэ болгоноос ингээд жоохон ч гэсэн юм суралцмаар байгаа бол ингээд цааш нь үзэрэй гэж хүсмээр байна. Миний бодлоор үнэхээр хин нэгэнд бол үнэхээр зоригтой алхам болж чадна. Огт танихгүй хүмүүсийн дунд амьдрын танихгүй хүрээлэлд очино, хэл байхгүй эсвэл илтэж байж болно, ажиж болно. Гэхдээ ямар ч гэсэн хүрээллээс солиод тухайд би амар комфорт зоноо орхиод мөрөөдлөд агаад явсан учраас энэ миний хувьд үнэхээр энэ том шийдвэр болж исэн тухайд би түрүүндээ ч үнэхээр баярлалаа. Яг тэр алхмыг хийсэндээ манай гэр бүлийнхэн ялангуяа манай ээж ер нь ийм байдаг шээ л монголчууд маань хүүхдэд нь л яг ингээл хажууд нь байж байвал ингээ санаа намар байдаг. Тэгэд яг ингээ намайг явмаар байна. Ингээд ийм гарц байна. Ингээд судлаад ингээд явах гэж байгаа гэхэд ээж бүр сүүлийн минут бүр яг ингээд онгоцон цуугаад нисэх хүртэл бүр ингээд надад амар санаа зовж ирсэн. Тэгээд энэ охин болох юм уу? Ингээд чи ингээд сурч төсөөд эндээ үлдээд ингээд юм ичтэй гээд бүр намайг амар ятгах гэж оролдож байсан. Тэгээд намайг утасны дараа ингээд
ээж явах нь чаднаа ингээд би явнаа ингээд би ингээд мөрөөдлөд агаад ингээд сурмаар байна гэхэд тэгээд бас нэг юм ойлгоод тэгээд ингээд намайг ер нь л хамгийн их суппортлж байсан хүн юм бол манай ээж, манай аав. Ер нь бол ятгаж байсан ч гэсэн намайг хизээж чадахгүй гэж хэлж байгаагүй. Миний охин чадна л гэдгсэн. Миний охин чаднаа. Хүссэн зорьсон бүх юмдаа хүрсээр л ирсэн юм чи миний охин яг энийг бол чаднаа л гэдгсэн. Тэгээ мэдгүй аав ч яг энэ бичлэгийг үзэх болов яах вэ? Би үзээсэй гэж би бодож байна. Ягаад гэвэл намайг очиод яг тийм юм туулсныг бол манай аав ч мэдгүй. Би өрөөсөө хэлж байгаагүй, угаасаа санаа зовчихно гэж бодоод хэрвээ тэрийг яг тухайн үед хэцүү байхад аавчтай хэлсэн байсан бол зүгээр ээж бүр галзуурах гэсэн баг. Тэгээ шууд ирлэх гэхээсэн баг. Одоо ингээд юу дүгнээд хэлэхэд апер програм бол өөрөө үнэхээр төсвөр төвчээ шаардсан програм. Хиний ч мэдгүй ийм газар очно гэдэг, ор ганцаараа очно гэдэг ямар ч найз нөхөд гэр бүл үүж байхгүй. Тэгээд бүр ихэнх нь угаасаа хэлгүй явж байгаа. Би тэрийг л мэдж байгаа. Та нар хэлээ сурна шүү. Тэг хамгийн гол Монголда байхдаа хэлээ сураарай. Энэ нь чамд үнэхээр хямд тусна. Тэнд очиж сурснаас хамаагүй дээр. Тийм учраас апер програмыг сонгоорой гэж би өөрийнхөө зүгээс бол энэ програмыг ер нь бол жоохон зөвлөхгүй, цаашаа зөвлөхгүй. Амар золон ирсэн болохоор ингээд амар хэцүү байд юм байна гэд бити бодоорой. Гэхдээ миний хувьд бол үнэхээр яг уу миний туршлага жоохон анхандаа жоохон хэцүү байсан болохоор би яг нэг иймэрхүү тохиолдлууд аюул илбэг байдаг. Гэхдээ сайн айлуудч байгаа. Тэр дунд бас муу айлуудч байгаа. Тийм учраас хэрвээ яг ингэж апараар явахаар шийдсэн байгаа бол яг айлаа ингээд сайн хянаад ингээд бүр ингээд хэд удаа кол хийгээд ингээд яриад үзээд хийсний дараа ингээд тэр айлаа сонгоорой гэж би танарт үнээр хэлмээр байна. Энэ миний зүгээр яг хувийн амьдрал, миний туулж өнгөрүүлсэн зүйлс. Тийм болохоор та нар энийг ингээд зүгээр яг зүгээр хүлээж аваасай гэж би үнээр хүсэж байна. Би зүгээр ингээд өөр хүмүүсийг яг ийм алдаа гаргачихгүй дээ гэж бодсондоо зүгээр эндээс жоохон ч гэсэн юм сураад аваасай гэсэндээ би ингэж өөрийнхөө хувийн амьдралыг ярьж байгаа учраас авах гэхийн ухаанаар хандарай л гэж хэлээ да. Тэгээд дараагийн бичлэгээрээ би эпизод гэж яг юу вэ? Алдаа, миний гаргасан алдаа, тэгээд түүнээс сурсан зүйлс, тэгээд цаашаага ямар боломж гарцууд ингээд нэгдсэн тэр талаараа ярина. Амтраас дараагийн тэгвэл яг миний анхны бичлэг болохоор би өөрөө яг ингээд яаж эхлэхээ, яаж төгсөхөө сайн мэдгүй. Гэхдээ ингээд бичлэгүүд хийгээд байх учраас ингээд сурч байхаа гэж амар найдаж байна. Тэгээд дараагийн видеогоор уулзъя. Bye.